Бахан аймгийн баялаг бүтээгчид. Бид Хөвсгөл аймгийн баялаг бүтээгчид. Бид Хуран аймгийн баялаг бүтээгчид. Бид Хөвсгөл аймгийн баялаг бүтээгчид. Бид баялаг бүтээгчид. Бид Хөвсгөл аймгийн баялаг бүтээгчид. Бүсгүйн зүрх бид Монголын баялаг бүтээгчид. Бид Бахан аймгийн баялаг бүтээгчид. Хөвсгөл аймагт цайны 10 гаруй үйлдвэр үйл ажиллагаа явуулдаг. Энэ удаа бид байгуулагдаад удаагүйч Баавар нэртэй цай худалдаанд гаргаад байгаа шинэхэн цайны үйлдвэрийн үйл ажиллагааг дэмжин ажилласан юм а. Хөвсгөл аймгийн иргэн Жамбалд орж цайны үйлдвэр байгуулах зорилт тавьж 2 хүүгийнхээ нэрээр нэрлсэн Дэлгэр мөнгөн далаа компани байгуулжээ. 2014 онд байгуулагдсан харьцангуй шинэ үйлдвэрч гэлээ амт чанартай цайгаараа хэрэглэгчдэд хизээний танилцуулжээ. Алангой нэртэй цайны идэ болон шууд усанд найруулан хэрэглэх боломжтой Баавар цайг хэд хэдэн савлгаатайгаар үйлдвэрлэн гаргаж байгаамаа. Олон бизнес эрхлэгчдийн адил зээл авч үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна. За манай цайны үйлдвэр 2014 оны 9 сараас л жигдэрч ажиллаж эхэлсэндээ би бол юм хийх гэдэг мөнгө төгрөгийн боломж олцоо жахан таарахын байсан л да. Тэгээд хөдөлмөрийг дэмжих сан гэж байдаг. Тэнд хандсан. Тэгээд хандаад 5 сая төгрөгийн зээл өгнө иргэнд аж ахуй нэгжид 10 сая төгрөгийн зээл өгнө гэсэн. Тэгээд тэндээс 5 сая төгрөг зээлж авъя би энэ цайны үйлдвэр эрхлэгээд санал хүсэлтээ гаргасан маш сайхан дэмжиж манай надад бол 5 сая төгрөгийн зээл өгсөн. Тэгээд тэр 5 сая төгрөгөөрөө түүхий, тоног төхөөрөмж, ойр зургийн сав баглаа бодлол бага хэмжээний тим аваад анх үйл ажиллагаа тэгж эхэлсэн. Манай Хөвсгөл аймагт бол 10-аад шахуу цайны үйлдвэр байгаа. Тэгээд бүх цайнуудыг бол би ууж амталж үзсэн. Тэгээ энэ цайнуудаас илүү цай хийж олох юм байна гэсэн сэтгэл над төрсөн болохоор цайг анх санаачилж хийж үзсэн. Тэгээд энэ цай маань санаандгүй бүр нэлээд олон түмэнд таалагдаад ер нь Хөвсгөлийн брэнд бүтээгдэхүүн болж эхэлж байгаад бол их таатай баяртай байна. Цай бол өдөр тутмын хэрэглэгт хүн. Тэмч учраас хүний биед хамгийн сайн гэгдэх Монгол орны газар шороонд ургасан нохон хошуу, өрөл, үхрийн нүд халгай, мөн ходоод гидсэнд нийсэн хужир, арваа зэргийг орон нутаг дахь ирэг дээрээ дамжуулан авч цайныхаа гол орц найрлах болгосон байна. Нилээн судалгаа шинжилгээ хийсний үндсэн дээр өөрийн үйлдвэрийн нэрийн хуудас болсон Алангой болон Баавар цайг гаргаад байгаамаа. Манайх бол 2 төрлийн цай хийж байгаа. Алангой цай гэдэг цайны идэ байгаа. Тэр маань болохоор зэрэг бос цайнуудыг хүмүүс уудаг байхгүй. Тэгээд манай хөгшчин нөгөө настай эмээнэр бол маш их надад юу өгсөн санаа. Манай найзын ээж мэж гэлтэй таньдаг мэндэг хүмүүс энэ цайнууд бол их сайхан цай байх юм аа. Шаргалтсан цахан. Тэгтээ даан чи нэг урмал амтагтаад байх юм аа гээл. Тэгээд тэрийг бол одоо багасах янз янзын тийм санаачилсан л да. Тэгээд цайндаа бол би хужир нэмж өгсөн 13 тэр болгон хүн цай жанах гал 10 хайгаад явж болохгүй юм чинь бас 13-ыг 10-аг халдар 10-аг бас нэмж өгсөн цайндаа. Инхээр манай Алангой цай бол үнэхээр одоо сайхан шаргалтсан, хөхрөхгүй, улаахгүй шаргалтсан сайхан цай болно гэж бид нар амлаж байгаа. Энэ амлалтанд цай хүрж байгаа. Баавар цай маань бол бас ер нь Монгол улсад иймэрхүү төрлийн цай их цөөхөн байгаа л да. Бас манай монголчууд эртнээсээ уламжилж ирсэн технологи орцыг бол тэрүүнд оруулж өгснөөр бос цайнуудаас их онцлогтой байгаа. Тэгээд бид нар бол эхний ээлжинд увсаас хужираа авдаг байсан. Сүүлийн үед бол өөрийнхөө аймгийн одоо их алдартай төхийн хужирыг бол цайндаа хэрэгэлдэг болсон. Төхийн хужир уусан хүн бол хизээч ходоодоор өвчлөлтгүй ийм сайн хужир гэдэг бол бүр эрт дээр үеэс ард түмэн бол мэдж байгаа.
Үйл ажиллагаагаа эхлээд удаагүй болохоор үйлдвэрлэл ихэнхдээ гар ажиллагаагаар явагдаж байгаамаа. Термийн машиныг л гэхэд нэг найз нь хийж өгчээ. Дуу чимээ ихтэй болохоос давгүй ичүү гэж магтаад авналээ. Одоо ер нь үйл ажиллагаа жигдрээ захиалга ихсгээд гэх юм бол тоног төхөөрөмж авч үйл ажиллагаагаа улам өргөжүүлэх юм бодол бол биднэрт байна. Үйлдвэрлэлээ явуулах гэсэн чинь терм хэрэгтэй болоод тэгсэн чинь манай нэг найз Бацөх гэж жолооч гээд тэр бас өөрөө юм их зохион бүтээдэг. Нэг намайг юм хийжсэн чинь орж ирж хараад ингэж хийхгүй чи. Чи надад тийм мотор л аваад өгч. Тэгээ би чамд энэс чи хамаагүй дээр терм хийж өгөөд. Тэгэхээр тэр термийг хийж өгсөн байхгүй. Тэр бол одоо манай маш чухал одоо тоног төхөөрөмж маань байгаа. Сав баглаа бодлоо сайжруулмаар байгаа ч авсан зээл нь хаанаач хүрэхгүй тул хүүгийнхээ хэвлэлийн цайгт хийлсэн цаасаа гар аргаар нааж хэрэглэж байгаамаа. Сав баглаа бодлол үнэхээр хүнд асуудал байгаа. Бид нар ч нөгөө 5 сая төгрөгөөр чинь ерөөсөө эсвэл ганц сав баглаа авах болчдөг. Эсвэл түүхийд авах манай хүүхэд нэг жижигхэн хэвлэлийн цэг ажилладаг. Тэрүүн дээр нь одоо сав баглагаа өөрсдөө хийдэг ийм л ажиллагаатай байгаа л да одоохондоо. Тэр бас давуу талтай хүн захиалах юм бол савн дээр нь үүчгээд бичээд ингээд хэвлээд өгчих боломжтой. Одоо бол Улаанбаатарт бас захиалаад сав баглагаа хийлгэх юм бодолтой байгаа. Сав баглаан дээр нь их үн шингээд байгаа байхгүй. Тийм учраас хүмүүст хямдхан юм хүргэх нь бол сав баглагаа хямдруулмаар. Хөдөлмөрийг дэмжих төвөөс авсан 5 сая төгрөгийн зээлээр түүхий идэ бэлтгэжээ. Зээл авсныхаа хариуд 5 хүнийг ажлын байраар хангах болцолтой. Үнийгээч биелүүлж улмаар 9 хүнийг ажлын байраар хангасан байна. Манай ажилчид бол дандаа хөдөлмөр эзээс 6 сараас дээш ажил хайсан хүмүүсийг авж байгаа. Нэгтлэнтэй боллоо, манайх хэвлэх бас нэг тийм жижигхэн зээгтэй боллоо. Бодаа тэр түүхийдээ бас нэг янзлдаг, агшаадаг барьдаг тийм бас нэг хүн байна. Улам өргөжөөл явах юм. Одоо би өөрөө бас яхан нэг 50 гарч байгаа хүн болохоор зэрэг надад бол туршлага байна. Тэгээд залуу хүмүүсийг ажилд авах их дуртай байдаг. Тэд нар бол эрч хүчтэй, одоо хөдөлгөөн хурдан ийм байгаа. Тэгээд энэ туршлага, эрч хүч, хөдөлгөөн одоо хоорондоо нийлэхээр зэрэг бол ажлын бүтээл бол маш сайн байна гэж ингэж бодоод байгаа байхгүй. Юу ч мэдэхгүй байсан гэсэн ажлыг гэсэн туршлагат хүсэлтэй сонирхолтой байх юм бол өөрөө бүх юм зааж өгөөл ингээл ажилд авч байгаа. Жамбалд орж байгаагаас бусд нь бүгд залуучууд аймгийн хөдөлмөрийн хилтэс бүртгэлтэй байсан залуучуудыг ажилдаа болгосон байна. Амжилттай ажиллаж байгаа шалтгаанаа залуустайгаа холбон тайлбарласан юм а. Учир нь залуу хүний хурдан шаламгай байдлыг өөрийн туршлагатайгаа уялдуулан нэг үгээр арга бэлгийг хослуулан үйл ажиллагаагаа явуулж байгаа нь үр дүнгээч өгч эхэлжээ. Залуучууд ч үйлдвэрээ өргөжүүлэх, бүтээгдэхүүнийхээ чанарыг сайжруулахад онцгой анхааран ажиллаж байгаамаа. Яг ямар шат дамжлаган дээр нь голчлоо хийж байна? Одоо энэ юуг бүх юм ин хариуцж ажилтгийг. Одоо эндээс өнөөдөр юу яах вэ? Одоо тийм даваач өгнө, тийм энэ даач өгнө гэд бүх юм аа. Танайхаар одоо савлгаа нь бол их олон янзаар гарч байгаа шүү гэн тий. Манай савлгаа 8 янзаар. Хамгийн доотлын үн 1300, тэгэл тэнэцтэй ш. Үндсэн бол 2 цай байгаа юм байна тий. Олонгоо цай байгаа. Тэр нь болохоор цай чанжуудаг цайны идэ. Одоо бүх төрлийн ургамал тэгэл бүгдээр ордгоо. Одоо яг хийж байгаа энэ цайны чинь хувьд ямар онцлогтой цай? Энэ бол одоо ингээл буцлагсан шин шууд хутгаалуун. Ер нь бүх юм цай хожир орсон байгаа. Ходоод гидсэн цай 13 л орсон байгаа. Өдөрт нэг хүн тухайлбал хэдэн цай хийж байна? Өдөрт нэг хүн бол 200 цай идэг. Борлуулалт хэр вэ? Энэ хавийнхаа дэлгүүрүүдээр нийлүүлж байна уу тий? Одоо энэ байгаа дэлгүүрүүд төр Эрдэнэтэд борлуулна. Одоо бид нар чинь цаг хугацаагаа хэмнээд пакетлсан цай их уудаг болсон. Тийм технологиг бас үйл ажиллагаанд нэвтрүүлэх үү? Нэвтрүүлнэ. Бодож байгаа одоо бараг эх зүүнээс хийчих байх гэж. За энэ ширээн дээр баавар цайнд ордог гол түүхий идүүд байх шүү гэн тийм ээ. За энд одоо сүү байна. Давс байна. Шар тос байна. Шар удаа байна. Хожир байна. Ааг байна. Өрлийн навчин байна. Өндөр улаан байна, халгаан байна, хужир нь байна. Тэгээ энэ өрлийг болохоор чинь энэ жил Улаанбаатар тийм
Би компонентээс төгж авсан. Үйл бол их ховор ургадаг. Ховор ургамлын тоонд бас орд юм шиг юм тийм ээ. Энэ жил бол ганц тэндэл ургасан байгаа. Энийг болохоор чинь түнл сумаас төвлөгч авдгийг. Эдгээр ургамлууд нь хүний биед ер нь ямар ач тустай байдаг юм бэ? Бид нар одоо бүх төрлийн юмд одоо бүгдээ сайн да. Тэгээд гэвчлэн бол хожир бол одоо гэсэн сайн. Залуусаа дэмжиж ажлын байран дээрээ компьютер авч өгнө гинэ. Залуучууд ажлынхаа үеэр ядарч нэг цагийг өөрсдийгөө хөгжүүлэхэд анхаарах хэрэгтэй гэдгийг хэлж байсан нь олон үйлдвэрлэгчээс сонсоогүй ажилтнаа гэсэн чин сэтгэлийн үг байсан юм а. Манайх одоо тэндээ нэг өөрөө байна л да ажлынхаа газар. Тэгээд тэндээ би ямарсан нэг 4 компьютер аваад өгье гэж бодож байгаа. Тэгээд интернет тоглоод өгье. Тэгээд ажлынхаа бус цагаар өөрсдөө суудаг юм уу? Ямар ч нэг цагийг орчин үетэйгээ хөлнөөлүүлж интернетээр аялах одоо ажиллагаанд зарцуулж яхаар нөхцөл болцоог нь хангаж өгье л гэж ингэж бодоод байгаа. Энэ ажил бол удахгүй одоо тэгээд биелнэ. Алонго баавар цайнаас гадна тэд баавар нэртэй кофе гаргасан нь нэлээд амжилттай байсан ч өөрийн гэсэн технологитой цаашдаа үйлдвэрлэх гэсэн ч санхүүгийн хувьд бэрхшээлтэй зүйлсэж байгаамаа. Гэхдээ цаг завгүй хэрэглэгчдэд зориулж нэг удаа хэрэглэх боломжтой цай кофег гаргах ямар ч асуудалгүй хийж болохоор зүйл гэдгийг хэлж байсан юм а. Манайх бас кофе хийж үзсэн юм аа. Нэлээд зарж үзсэн. Манай хүмүүст бас таалагдсан. Би бас нөгөө кофе хэрэглэдэг хүмүүс байдаг шүү дээ. Ойвсын. Тэр хүмүүсээс энэ кофе нь ямар хөө болсон байна гэд уулгаж үзсэн чинь их гоё дажгүй кофе байна гэдэг. Тэгээ бид нар энэ 100 бас Монгол кофе хийсэн баггүй юу? Багвахаа цэцгийн үндсийг аваад тэгээд боловсруулаад хуураад хийж үзсэн чинь тун дажгүй болох юм байна л. Өөр баавар кофе гэдээ бас хийх юм төлөвлөгөөтэй бол байгаа. Пакет хийхэд одоо бүх юмуд бэлэн болцсон одоо нэг банкнаас зээл авах хэрэгтэй байгаа. Тэгэхгүй бол тэр чинь маш их бас мөнгө төгрөг орох хэрэгтэй болоод байгаа л да. Бид нөр өөрсдөө бол хоримтлуулаад мөнгөө хийх юм бол цаг алдах гэдэг учраас банкнаас зээл аваад одоо банк энэ төр бол дэмжин зээл өгье гэсэн. Тэгээд тун удахгүй одоо нэг сарын дараа ч юм уу пакеттэй болгоод худалдаанд гарна. Тэгэх юм бол манай хөгжил болоод бас нэг алхмаар л уршаа явна гэсэн үг. Стандартын сабаглаатай болж гин гэсэн үг л дээ. Автоматар хийдэг пакетлдэг машин байна л да. Тэр бол нэг 10 орчим сая төгрөгийн үнэтэй байна. Лизингээр авахсан ч болохоор байна. Тэгээд нэг банкнаас би нэг 15 сая төгрөг одоо авах нэгэд тохиролцоол ярьчаал байж байна. Улаанбаатар хот руу цайгаа нийлүүлэх гэсэн ч томоохон дэлгүүрүүд өдөрт 1000 ширхгийг нийлүүлвэл авъя гэсэн байна. Гэтэл энэ цайны үйлдвэрийн хувьд өдөрт 300-аас 500 ширхгийг л хийх хүчин чадалтай. Аймгийнхаа хэмжээнд борлуулалт сайн байгаа бол түүнээс давуулан хийж чадаж байж л нийслэлийн хэрэглэгчд рүү хүрэх боломжтой юм а. Хот руу бол би нэг сүлжээ дэлгүүрүүдэд ярьж үзсэн. Өдөрт 1000 ширхэг цай өгөх юм бол гэрээ байгуулъя гэж. Тэгэхээр зэрэг 1000 цай хийхэд тоног төхөөрөмжөө бүтээгдэхүүнийхээ тоо хэмжээг нэмэгдүүлж хүмүүстэй ярихгүй бол бас бага хэмжээний юм бол бас болохгүй юм л. Борлуулалт бол манайхан Хөсгөл аймагта 30-аад гэрээт борлуулагчтай байгаа. Манай цайг бол хаанаас ч авсан гэсэн ер нь Улаанбаатараас ч авсан гэсэн цөмөөрөө адилхан үнэтэй байх л ийм бас бодлогыг их барьдгийг. Энэ мэтчлэн Хөвсгөл аймгийн хэрэглэгчид боломжийн хэрээр үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Дэмжээд өгвөл үүнээс ч илүү их хийж бүтээх боломж байгаамаа. Үйл ажиллагаа бол явахд болж байна. Одоо ганцхан тоног төхөөрөмжөө нэмэгдүүлээл. Тэгээд тэр тэгтлээ бол бид нар бүр болохгүй бол ээлж гаргаж хүртэл ажиллаулаад энэ ажлынхаа байрыг бол 100% ашиглаад тэгээд бүр хүчрэгдэхгүй бол болохгүй бол энэ тэнд салбар нэ гэсэн бас бодол байгаа. Төвийн телевизээр нэг реклама ч юм уу танилцуулга өгчих юмсан гэж их мөрөөддөг миний мөрөөдөл. Тэгээ мөрөөдөл маань биелж гэнэ өнөөдөр та бүхнийг хүрэлцээрсэнд бол би их баяртай байна. Одоо энэ баярлсан даалгаврыг та бүхэнд дахин хэлье. Дөнгөж бизнесээ эхлүүлсэн үйлдвэрлэгчид санхүүгийн дэмжлэгээс гадна үйл ажиллагаагаа өргөжүүлэх урмын үг хамгийн их дэмжлэг болгон гарцаагүй. Ийхүү Хөвсгөл аймгаас бэлтгэсэн баялаг бүтээгчдийг дэмжин нэвтрүүлэг өндөрлөж байна. Хөвсгөлчүүд ч хийсэн бүтээсэн зүйлтэй хийж бүтээх олон зорилттой биднийг үтсэн юм а.
Баялаг бүтээгчдийг дэмжин төслийн баг Хөвсгөл аймагт амжилттай ажиллалаа. Үзэгч та бүхэндээ Хөвсгөл аймгийн үндэсний үйлдвэрлэгчдийг танилцуулж, тэдний үйлдвэрлэл, үйл ажиллагааг танилцууллаа. Ингээд дараагийн нэвтрүүлгээрээ дахин уулзтлаа. Түр баяртай. Баялаг бүтээгчид. Бид Монголын баялаг бүтээгчид. Бид Ахын аймгийн баялаг бүтээгчид. Бид Хөвсгөл аймгийн баялаг бүтээгчид. Бид Улан аймгийн баялаг бүтээгчид. Бид Хөвсгөл аймгийн баялаг бүтээгчид. Бид баялаг бүтээгчид. Бид Хөвсгөл аймгийн баялаг бүтээгчид. Бүсгүй зүйл бид Монголын баялаг бүтээгчид. Бид Улан аймгийн баялаг бүтээгчид.